үзэгч тавгдэрэн сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгч үзэгч тавгдтайла мэдчихэд жолгож байна. За ингээд өнөөдрийн манай самбарын сонин дэлгчийн зочин бол мөн одоо дээр гаргийн Цэчин хаан руу киноныхаа одоо фильм бэлдэгч Чагдар Сүрэг, киноны удирдаач Баян Гэрэл, кино тоглогч гол тоглогч Бадмаа гэж хавдаач гэдэг одоо ариун гэж ярихгүй гэсэн олон сайхан шилдэг кинонуудыг бүр тоглосон ч та дүрийг үлдээсэн. Тэгээ энэ кинонд бол ээж бол би тэр та нарын тэр баримтат фильм байж та. Баримтат фильм дээр бол ээж бол Батмаа гэж ингээд харцгаа тэр Монгол дээд өмнөс гал ингээ гараад миний залууны үед бол та ядла гэж ярьжсэн. Миний тэр залууны үед дүрийг бол ястай гоё бүтээж яа гэж ээж хажуугаас үжээ ярьжсэн. Тийм харж байгаа. Юу л энэ хүнээс одоо богонохон шиг бийтэй байжсэн гэж ярьжсэн. Танай дүрийг бүтээх юм бол. Дүрийг бүтээх юм бол ямар ололт байна? Би удаа уцхан бас ээжтэй ингэж явсан. Тийм хамгийн бол одоо энэ ээж бол яг ерөн амтлааранд яг төгөлсөн юм шүү дээ. Тийм. Энэ яг ерөн амьд төгөлч тэнд байгаа юм чи. Би зөвхөн одоо яг тэр нэг эдгээр насны нэг хэсэг жижигэн одоо тэр дөрийг бүтээсэн. Гэвч энэ ээж бол энэ хүнд бол одоо хамгийн одоо өстой их зүтгэлтэй хүн юм шүү дээ. Ягаад гэвэл энэ ээжийн үйл явдал энэ ээжийн амьдрал энэ өнгөртэй ахгүй юм энэ хүн одоо өнөөдөр мэдэрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр ээж бол одоо хамгийн их амьд болсон. Би тэгэхээр тэр ээж надад зүрийн хан тэр висийн өнгөрөлт юм юм ярьжсэн. Чармаж их тоглосон. Гэвч одоо яг өөрөө ихэр зэрэг байна. Бараг тэр хүнээ тэр нэг одоо яг эдгээр насны үеэс бүр тоглосон. Тийм. Бадмааны тоглосон энэ хэсэг бол яг Цэчин хаан ээж юм бол яг өөрийн тос үеэрээ өнгөрөөсөн яг амьдрал байна. Тэр залуу үеийнх нь улс манаас нэлээд энэ урлагийн талын давуу бас нэлээд хэрэгэлсэн. Яг үндэ яг эдгээр насных нь амьдрал бол яг Цэчин хаан ээжийн үнэн мөнээр тэр яг тэрний амьдрал байна. Тэгээд хөдөлмөр хийжсэн. Тэгээд солиорсон. Тийм. Одоо тэр яг санхүүгийн хэсэг дээр бол гаргаж ирсэн. Тэр солиорсон. Цэчин хаан ээж амьдралдаа ба 6 жил шахаа гарч урсан юм. Тэгээд тэр нэг үеэс яг тоглохоор яаж гаргадаг вэ? Яа солиотой хүний тоглоод та яаж солиотой хүн ямар байдаг гэсний бүр асууж өнгөрч байна. Гэхдээ энэ өөрөө солиотой. Гэхдээ нүдэн одоо солиотой хүний үн чигж хэлдэг шээ. Нүдэн дээр нь байдаг гэж. Тэгээ нэг хүн үнээр солиороо гэсэн үнээр тэр нүдэн нэг таарх байсан. Тэгээ солион ингээд сэрвэгтэй зэрэг үнээр тэр нүдний харж ингээд эргээд ингээд хараад ирэх шиг. Дардгал яаж гүнжгэрсэн гэж. Яг үнэ хэлээд яг ч амаргүй шүү дээ. Тийм үнэ мараас би яг өөрийн ханы юм одоо юу шүү дээ. Хүнд яг үгсэн энэ би хэрвээ одоо ингээд галжуурал VR юм болчихгоо гэдэг тэгээд л утсан да үнэ. Яг үнэндээ биендээ бол яг амтрал тэр галжуур хүмүүс би үжсэн. Байна маань тэнд байна. Манай би чинь юу ч шүү дээ. Өөр Монголын одоо юу дээ солиот өвчтэй. Өмчтэй юм чи хараана хатуудаа сууж шүү дээ. Манай жиргэлтэй тэгэж очиж амьдралд гүйж энэ солиотны хажуу сууж гэрд нь бас нэг солиот бай гэсэн. Тэм бол амьдралтай байхгүй. Гэрд нь яхаа солиот юм байна. Баяхад өөртөө хүмүүс бүр жаа солиоттай. Тахан солио биш. Тэр хүн бол урлаг хийдэг хүн бол заавал энгийн хүнээс бол ондоо шиг амьдралын онцлогтой байхгүй. Тэр урлаг тийм сайхан урлаг гэсэн юм хийж гаргаад биш. Гол нь тэрийг яг энэ сэтгэлээр төрний үгүй юу? Одоо ухаарахгүй юу? Мэдрэхгүй юу? Хамгийн болоод хавсал энэ Монгол ээж манай Монгол ээжийн ийм сайхан уужуу сайхан сэтгэл ийм сайхан тал нөх төвтэй ийм сайхан тэнэг уужим ийм сайхан сэтгэл одоо хамаач Тийм энэ бол хамгийн сүлгэр дээр. Тийм би л ингэж бодож байна. Тэгэхдээ би бас өөрөө бодсон. Би заавал Монгол ээж байх хэрэгтэй. Тоглохдоо. Өөр хүн байж болохгүй. Яг үнэн хүн Монгол хүн байх хэрэгтэй. Би нэг бол ингэ шаардсан. Тэгвэл яг өнөр яг тоглосон юу гарах юм бол одоо энэ дутагдaltaй тал байх л да.
За манай кино бол одоо хоёр том шагналаа бичсэн. Энэ дотроо хамгийн нэг гол нь үндэснээ шилдэг киногоор ингэж шагнагдсан. Тэгээ энэ зөвхөн энэ үндэснээ шилдэг киногоор шагнагдах нь одоо зөвхөн ямар нэг нөлөөгөө ач холбогдоод биднээс хожмын энэ киноны үед үндэстнээ кино, үндэстнээ уран зохиол, үндэстнээ гэсэн 10 ийм малгатай байж шүү дээ. Тэгвэл жохон ямарын хэлэх үү гэдэг энэ бол миний бодохоор ихэд нэг анхааруултай учраа. Жишээлбэл одоо манай өнөөдөр ингээд бүгдээр яригдж байгаа манай орн бол үндэстнээ соёлын том орны бүтээн байгуулна гэж ярьж байна шүү дээ. Тэгвэл үндэстнээ гэхэд одоо жишээлбэл нэг киногаар жишээлбэл за би нэг тал нутгийн тийм ба хөдөөнэ малжих хамтрлын нэг сэтвэр би одоо нэг кино хийж. За ийм кино 10 байна. Гэхдээ энэ киног хийгээд сэтгэл тийм сэтгэл байна амьдрал тийм амьдрал. Гэтэл энэ тоглогч ярьдаг үг нь бүр гятад үг болоо ярьж. Энүүний үндэснээ хүү биш их. Өмнө нь бол бас манаас удаан жил болж манаас амьдралаа одоо хэрэг энэ хүмүүс ойлгохгүй юм уу гэж заавал өөр хүнээ хэлээр ингээд орчуулаад тэгээд тоглохдоо бас орчуулж тоглоно. Ердөө яг нэг малчин хүний амьдрал Монгол говцоо хүмүүсэд малчин хүний амьдралаа хийж хаад үг хэлхийн заавал гэлтэй. Тэглэм сондон. Энэ би өөрөө тоглохдоо бас жовж байна. Энэ удаа би заавал нэг өөрийнхөө үндэснээ хэлээр хийчихье. Монгол амьдралаа ингээд хийчихье. Гол нь та надад яг хүн чамаа Монгол хэлээр бүр оролцож яа. Бүх хүмүүс бүр тэр сайхан яг өөрийнхөө амьдралаа тоглож явах шин тийм ба. Тэгнэ хүн чинь улам хүндэтгэж байна чамаа. Энэ үнэ болохоор манай Бээжингд түрүү 7-ны оройд Бээжингийн оюутад бид тусгай нэг талбай үзүүлээд энэ дээр болохоор энэ нийгмийн дундад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэсний судалгаа газрын нэг найз байгаа манай бойлол. Түүний өөрийг үзүүлсэн. Тэр нөхөр болохоор дэлхийн олон үндэстнийг судалж байгаа. Тэгээ энэ бол одоо нэг судалгач хүн шүү дээ. Тэгээ энэ нөхөртэй манай ширээн дээр бол нэг яасан. Танай энэ кино одоо ингэж яг өөрийн үг хэлээр нь ингэж хийсэн бол маш их утгуултай гэж ярьсан. Тэгээ энэ утгуулга одоо жишээлбэл манус одоо зарим утгуулгыг бид бол хэлж чаддаг. Тэр чинь одоо дэлхийн олон үндэстнийг судалдаг болохоор түүнээ энэ хэлсэн нөгөө би бол бас бодсон. Яах та ингэж хэлж байна. Та ингэж хийсэн бол маш их утгуулгатай гэж. Жишээлбэл одоо үндэстнүүдийн хооронд харьцаа дэлхийн нийтмийн одоо улс орн үндэстнүүд хоорондоо харьцаа ирэхэд тэгшээ тийм ба. Энэ тэр бол олон үндэстнээ улс төрийн судалдаг. Тэгээд би бодоход энэ зогсчоо ийм хараасаас харсан байна. Тэгээд чи ингэж одоо өөрийн үг хэлээр нь тийм ба ингэж хийж яах нь бол их маш их учиртай байна гэж ярьсан. Тэгэхээр ер нь одоо манай нам засгийн төрийн бодлого гэдэг чи үг хэлээ бүү хэлээ тийм ба чи заавал гятаар хэлээ гэсэн учир байхгүй шүү дээ. Ялангуяа манай өвөр Монголын өрдөөн засаг хорон бол өрдөөн засаг хорон чи өөрийн үг хэл үзэг үчиг юм бол төрүүн байранд тавих мөрдөө үндэстнээ үзэг үчгийг хэрэглэх усаа хуул дүрэн байна шүү дээ. Чамаа бай гэсэн хүн үгүй шүү дээ. Харин манай зарим нөхдүүд бид өөрийн үндэстэн өөрсдөө тэгээд жангчэк болон гитарын ярьж тийм ба үзэг үчгээ хайчин. Үзэг үчгээ хайчлаа. Ялангуяа одоо манай гэр бүл дотор нэг хойч үеийн үрэх хүүхэд. Тэгээ одоо өөрийн үг хэлээр сургахгүй юм бол тэр хаягдсан. Хаягдчихлаа чи одоо нэр нь Монгол улс тэр Монгол ондоо болоод явсан шүү дээ. Тэгвэл Сталин хэлж өгсөн. Чи нэг үндэстэн гэсээр түүнээ илэрхий нэг онцлог заавал өөрийн үг хэлж байгаа. Үзэг үчиг байна. Манайс бүгдээрээ хэрвээ өөрийн үг хэл үзэг үчиг болч манайс бие даасан нэг үндэстэн гэж ярих их болж байна. Тэгээ манай залуучуудад одоо харин энэ киног юу хийнэ гэж Монгол киногоо хий, монголоор яри, монголоор гоё гэсэн залуучууд харин байна. Энтэй хамтууд юу ярмаар байна вэ? Өөр Монголын хөвчөндч болно хада хаанцч болно нэ. Өөрийнхөө амьдралын тухай, өөрийнхөө үндэснийхээ төлөө ингэж харин кино, телевиз хийнэ гэж байгаа залуучууд маш харин байгаа. Тэгнээ зоригтой хэвэл болно. Юу ч бүр болно. Тэгээ тоглогчийн хуваар жолоо өнөөдөр ингэ шанал авчлаа. Тэгээд жолоо энэ шанал энэ кинонд орсон дараа Шанхайгийн шийдвэжгийн сургуульд дөрөвдүгээр салбарт шалгалтад орж одоо бол суралц одоо бол нэгэнтээ 2 дугаар он болж байгаа. За тэгээд энэ бол одоо манай хүүхдүүд одоо их юу сайхан жолтой, ажтай хүүхдүүд шүү дээ.
Жолоо өнөөдөр ингээд энэ шангал болсон бас өнөр их ажтай. Нэг тоглогч хүнээ ховоод зарим тоглогч нэг насаар тоглоод болсон нэг шаналцгүй байхлаа. Тэгээд гэвч шинэ би бол ингэж бодож байгаа. Шагнал болох гэж өхөн нэг зүйл явж байна. Тийм. Гол бол хайшл энэ кино үйлээс. Манус кино ч юм болохоор киногоо ирээ. Энэ кино урлаг нэг үндэстэн утгах суйл гэдэг юм бол зөвхөн энэ нэг илхийн шагнал мангадаар дүгнэдэг юм биш. Ердөө энэ суйлыг бол улам өргөжөөж өөрийнхөө үндэстнийхээ ирээдүйг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ үүднээс хийх хэрэгтэй. Зөвхөн нэг шаналын төлөө явж болохгүй. Ялангуяа шагнал болсон хүүхдүүд бол тэгэд оморх болж болохгүй юм энэ. Баярлах ёстой. Эсвэл баярлаа шүү дээ. Юу ч одоо энэ би ч их амаргүй хүн гэдэг байвал бас болохгүй. Тийм ер нь энэ Монгол киноны фан үйлсийг бол залгаж одоо манай Шанхай шийдвэрийн сургуульд одоо төслөмөр гэдэг энэ нэг ангийн бол одоо тэр чинь оригинал стадиум юм а. Тусгайлан эндээс бол хэдий хүүхэд явуу тэр удаа чинь 26 хүүхэд. Бас нэг юу зохиол бичлэгийн салбарт бас нэг утгачхоолын салбар. Тэгээд бараг 30 хүн байна. Сүүл 20 дугаар жилд бас авсан. Бас нийлээ бараг Шанхайд бараг 40 хүүхэд байна. Тийм ба. Энэ хүүхэд маань би бол Монгол тийм Монголын одоо юу энэ хүүхдүүдийг сонгоход бол би нэг сонголтод ороод би нэг оролцсон нэг гишгүүн. Тэгээд тэр үест бол даяараа энэ одоо энэ сургуульд бол ийм ариун хүүхдүүдийг хөргөнэ гэж юу гэж төвсөн бол одоо заавал монгол хэлээрээ дээд дунд төгссөн сурагч. Тэгээд ийм сурагчдуудыг хөргөе. Тэгвэл одоо Монгол амьдралтай. Монгол амьдралтай. Тэгээд за энэ хүүхдүүд 20 жилийн дараа манай өвөр Монголын утга суйл кино үйлээстэй ямархан шоу зүтгэл харуулна уу гэсэн ийм үүднээс ингэж сонгосон юм аа. Энэ жижигчний хувьд бол одоо тэнд ариун хүүхдүүд байна. Ер нь одоо жижигэн одоо юу штэ жижигэн найруулга нь одоо уран зохиолын талаас манай одоо монгол хүүхдүүд бас ариун тусч яана гэж дээр одоо бид нэг монгол киноны тухай ярилцах болгоно энэ сэдвүүдээ кино сургууль бас нэднон энэ жил бас бүр ил салбарт бүр 2 3-аар ингэж орсон байна. Өвөр Монголоос. Чагдарахаа охин бас яг киноны мэр гэж ярьсан. Тийм. Киноны удирдаач мэр гэж тийм аа биш ээ. Утгаж байна. Жижигэн чухал. Одоо энэ сүүлэрлэгч. Манай үйлсийг жалгана да. Өөрөө одоо хэдэн жил яваад одоо чи бас 2 жил болж байна. Өөрөө ямар шиг төрөлдөд байна. Та чамтай өөрөө яг тэр ч бол одоо би одоо аав нас яг нэг сургуульд оруулъя гэж бодож байсан. Өөрөө бас яг дуртай. Өөрөө тэр нэг гэж дуртай. Тэгээд ажаар одоо орсон байна. Одоо тэгээд үнэнхээр одоо манайс энэ үнний хэлээ би ч одоо өөрөө хэл утгач болсон юм шүү дээ. Одоо энэ кино телевизээр үнэндээ их хол байгаа шүү. Тэгээд явж ин донд одоо жаан ухаах шиг жаан мэдих шиг одоо бүр ингэж тэмдэрж байгаа өнөөдөр өгсөн да. Тэгээд одоо охинтойгоо ярихад тэр чинь маш ариун одоо энэ шинэ цагны яг мэрэгжлийн ярьж байгаа. Тэгээд манай оронд очихлоо одоо энэ Шанхай шийдвэрийн дээд сургууль болон Бээжингийн кино сургууль болон одоо ийм энэ одоо манай засгийн талын одоо ийм хүмүүс санаачилж энд одоо тусгай мэрэгжлийн ийм хүмүүс хойч нэг үе хүмүүсүүд энэ бол их ач холбогдол. Энэ ач холбогдлыг бид одоо харж байгаа. Баян эдэн 20 хэдэн жилийн өмнө нэг л хин танай чи хөдөн нэг хөдөн юм бэ? 27. Яа 27. За энэ 27 хүн буцаад ирээ манай энэ 20 хэдэн жилийн хооронд манай өвөр Монгол энэ кино урлаг дээр эдиг бол одоо гол толгуурлах үйлдэл үзүүлж байгаа шүү дээ. Найруулагч нь тэр тоглогч нь тэр. За манай одоо ийм хүмүүс нэг олон байвал одоо нэг сайн болно шүү дээ. 20 жилийн дотор нэгтэй бас нэг хуучаа та нараас хойш бол бараг нэлээд удаан засарсан шүү дээ. Тэрний хуучаа тэгээд одоо манай кинонд орсон Жулаа Зяхугээс гэдэг нэг анги одоо та гэсэн 30 хүн тийм ба 30 байна. 30 байна. Энэ салбар 2 жил нийлээд бараг 40 хүн байна. Тэгээд ер нь одоо хүмүүсүүд төгсгийн аман дээр одоо манай энэ ер нь үндэснээ энэ сэдвтэй ийм кинодууд бол ийм одоо яг тааны энэ жамыг нэгэнтэй ингээд алхаад яваад яг сахан энэ бүрэн гүйцэд ийм нэг кино одоо кино фильмийг хийх ийм нэг бүрдэж хөл одоо бүр бүтсэн байдлаар энэ хүмүүсд гараад ирэх юм эсвэл
яг саха өөрийнхөө байр орон байраа бүр олоод авдаг юм шүү дээ. Тэр ийм нэг захад хүрэх бол энэ яг орон байр олно гэх бас гэж би миний нэг танилцаар одоо энэ одоо удалгүй төгс юу нэ юм байна. Чи одоо өөрийн юм сууртай. Жишээлбэл одоо бас энэ манай үндэстнээ юм нэг юу шүү дээ хойч үе одоо үйлсийн жалгамжилгач шүү дээ. Тэгээ энэ хүмүүсийн хувьд өөрийн өөхөл үүсэг бичгтэй амьдралтай ингэж одоо тэр сургууль их өндөр боловсролт гүртэгэд хамгийн энэ одоо үндэс нь болохоор хайшид энэ соёл байх шүү дээ. Тэрөө одоо гүртэж гарч ирээд одоо түрүүгээр Баянмас ярьж ирсэн. Сургуулийн энэ их боловсролын газар боловсруулсаар өөр нэг юм болоод болоход одоо өөр нь орон байраа олж чадахгүй байна. Гэхэд бас өөр нэг юм болчихоос магадгүй. Гэвч одоо яг манай жалгамж хойч одоо энэ нэг үндэстний кино урлагийн үйлстэй одоо жалгах хүн гэвэл заавал тэр нэг үг ихээр магтаж. Тэгээ тоглогч гэдэг одоо энэ найруулагч гэдэг. Чи энүүнээ магтаж хаад одоо өөр нэг юм гараад ирэхэд одоо зөвхөн өөрийн хийх болохоос энүүнээ хийж чадахгүй. Тэгээ одоо яагаад одоо энэ элсхийн үед заавал монголоор дээр донд төгсөн сурагч байгаа. Энэ чинь бүр цаана энэ зорилготой байх. Чи хэрэг бүр гитар соёлыг хүчсэн хүмүүс тэнд очиж гараад эргэн гитар найруулагч болоо гараад ирж шүү дээ. Тэгээ энэ тусгай ингэж авсан энэ их гэж үг байх. Тэгээ эдний анги гэдэг шүү дээ. Бүр хөдөөгөөс хүчсэн хүмүүс одоо өнөөдөр хийж байгаа нэгэн сайж болоо баян ч болоо тийм ба. Хийж байгаа чи ийм үндэстнийхаа киног хийж чадж байгаа учир тэр үндэстнийхаа соёлын хөрш шороод өсч түүнээ мартаагүй эргээ мэрэгжил боловсрол бүртэж ирээд одоо энэ хийж явах чинь ийм бүтээл гаргаж ийм шанал болж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн тархинд шиг ажиллах үндэстэн соёл хэр зэрэг хүндэтгээд гэсэн энэнийг таних байггүй бас аажмаажиндаа гараад ирсэн дараа ямар шиг байдалтай та нарыг сайхан хэлдэг орон байр нь олд илгүй байсан байна. Багын амдрал намайг бол нэг насны намайг ингэж одоо отор ингэж хөтөлж явж байгаа юм би боддог. Миний хэрэг би багаас гадаа байхад би гас өмд юм хүмүүс шүү дээ. Гас манд тэмдэг чигдэг гэж хэлдэг шүү дээ. Одоо гас нь дээ шүү дээ. Чим юмс ч гэсэн. Тэгэлэр нь мансгатыг үний хэрэг тийм юмс хүч юу жаргалнаас бөөсч чад агсын гачаанд юу гэждэг шүү дээ. Сөнөө хот ингээд чэжүүлээд байгаа юм дараа ингээд одоо бөөс мөсөн доош унаж мараж илээ. Тэргээ бид нэг юу гэж хөдөг гүйч хаад ирэх юм өчтдөг шүү дээ. Тэр амдрал өнөр намайг өнөр хамгийн сайхан амдрал. Нэг бол одоо хүн жаргал бүр сайхан хүмтэй өмд өмсөж байна. Би хүмтэй өмсөж жоосгүй. Тэр нь хамгийн сайхан дулаа намайг. Тэр амдрал намайг одоо болтол намайг ингэж надад ингэж миний сэтгэл зүйн хүнд хамгийн сайхан дуртахад хамгийн сайхан амдрал. Би тэр сайхан амдрал байх юм бол би одоо миний энэ өдөр дотор ингэж одоо юу ч бүх юм ингэж яг сэтгэлээс нь ингэж одоо юм хүн амтан бүх нэг сайхан яг үнэн санаанаас хандаж ингэж яг юм юу байхгүй. Магадгүй байдаг юм бүр амьдралын үнэн дээр суурж яа тий. Хурлаг гэсэн үнээр амьдрал дээр суурт. Жишээл одоо эдгээр найрал дууны анги гэж одоо тойгийн дуу гэдэг дуулах шүү. Тий. Энэ тойг гэж байсан хүмүүс тэр нэг сэтгэл тэр үнээр балаа одоо их малд дуулж шүү. Тэр ондон байх. За одоо жишээл одоо ийм амьдрал гэх юм бол зөвхөн одоо тойг одоо юу амж байгаа юу дуулж байгаа гэдэг дуул. Тэгэхээр одоо энэ кино тоглогч бол одоо дуу дуулах ч бүр энэ үнтэй шууд тань. Манай охин гэдэг одоо өнөөдөр оюутан болж байгаа одоо их юм бичнэ гэж. Одоо ухаалжиг нэвтэр бичнэ гэдэг. Тэрч гэдэг мөн одоо энэ их соёлаас салж чаддаг. Одоо ийм юм бичнэ гэж. Тэр өөр одоо тараас соёл юм тэр нэг мэдэхгүй шүү дээ. За энэ юм бичнэ гэхэд зөвхөн одоо мануудаас орсон юм ингээд тэр чи өөрөө хотод өссөн хүн шүү дээ. Одоо ингэ нэг хөдөө хаяа нэг явсан энэнгээр нь болоод одоо ихэл ухаарж байна. Би тэр үед бага байгаа чи хөдөөд ингээд байдаг. Тэр ерөө хэлж байгаа. Тэгээ одоо тэр үед би одоо сайн явж байсан юм одоо болж байна. Одоо ихэл ухаарж байна. Тэгсэн ингээд манай хүмүүс ер нь харчаан ингэж хааш хол тавихгүй болдгоо. Дэлхийчлэхгүй болдгоо. Зөвхөн энэ манай энэ орондоо манай улсдаа гэж болдгоо. Дэлхийн нийтэд одоо нэг юм бол бүх дэлхийгээр нь өнөөдөр айл улс ямар нэг учир гарч явал доороо мэдчихэж штэ. Энэ одоо юугаар сүлжээгээр.
Тэгнээ энэ харалтан бол дэлхий чилж. Дэлхий л хандах хэрэгтэй. Өөрийн хаан соёл дэлхийд ингээд харахад дэлхийд соёл урлагийг таниулах хэрэгтэй. Тэгэхэд бол за ганцхан чи монгол хэлээр сурахгүй, хятад хэл сураад бас хүрхгүй. Заавал англи хэл сурж, орос хэл сурж, герман хэл сурж, франц хэл сурж, цаашдаа энэтхэг вьетнам хэл бүр сурж болно шүү дээ. Дэлбэр дэлхийд явах хэрэгтэй. Энэ учраас утга урлаг, кино урлаг гэх чинь бол дэлхийн хүн төрлөх гитнэ. Тэгээ хаана очиж хийсэн юм. Гэвч энэ дотор чи хамгийн чи тэрнээ таниулж энэ хүнд ингэж хүнээс сэтгэл зүрхийг баясгах, хүнээс сэтгэл зүрхийг ингэ сан чивэршүүлэх юм бол хайшил чиний тэр өөрийнх нь үндэстнээ хэн тэн дээр байна. Учир тэр бол амьдлаг чи багаас энэ амьдралыг мэднэ. Чи өөрийнхөө үндэстнээ ойлгох. Тэгээ чи өөр юм хийж болно, болохгүй биш. Чи готын нэг манай энэ сурагч манус гэдгийг орж байгаа энэ дээд амдад Монгол орсон хүүхдүүд ингэ сургаад энэ хүүхдүүд хожим чи малжих хүн амьдралыг хийхээр барахгүй бас готын амьдралыг хийж болно. Шанхай готын амьдралаар хийж болно. За Америкийн хийж болно. Америкийн англи кино хийж болно. Бүр болно. Учир энэ утга суйрлыг бол бүх хүн төрлөختнэ. Ингээд харж байгаа нь одоо би заавал зөвхөн юм нэг малжих амьдрал, монгол хүн амьдрал ингэ хийгээд. Энэ бас жаахан өвчүү. Гэхдээ хийх хэрэгтэй. Тэгвэл хаашил харалтаан бол улам чаашаад гэж. Чи юу ч гэсэн чи хижээч гэсэн монгол. Чи юу ч хийсэн хижээч монгол. Хүн дэлхийд тэрх жоо энэ монгол хүн тэр. Энэ найруулагч их монгол юм. Энэ тоглогч монгол юм. Чи энэний чиглэж болчихно. Чи хаана явсан ч бүр. Тэгэхээр одоо ингээ яриад сонсоод ер нь одоо энэ кино монгол киноос бодог одоо кино хийх үү нэдэд их хүчрэлтэй байна. Тэгээд одоо ер нь энэ зам өөр ямар замдууд байна уу? Зам ямар шиг зам байна уу? За үнний хэл бол кино бол үнэндээ одоогондоо дэлхий дээр бол чахад дэлгүүрийн хүүд бол бүр ингэж сайхан дүрмжицсэн. Юу гэсэн үг бол кино хийн заавал киноны плит худалдаж ягаад үжигчдээс плитнээ мөнгө аваад ингэж орлогоо нь олдог. Энэ бол нэгэнтээ бүр ингэж дэлхийн хөвчөнд бүр л хаана гадар улсдгаа надад манай их таа. Гадаадын киноны бараг жишээд бол хамгийн үжисэн хүн ариун байна уу Жоос хэдий олж ийн гэсэн бараг тэр хамгийн анхны өдөр үзсэн тэр тоо магадыг бас одоо манай улс яадаг ч бүр гарч ирсэн. Жишээд одоо манай улсд гарсан нэ Афанда. Манай домдод улсаа хөдий 8 домшургүй хөдий домшур. Одоо нэг хагас сарын хооронд хөдий. Ингэж олж байгаа шүү. Тэгвэл энэ юугаас шалтгаалж байна? Шууд одоо чиний үжигчээр шалтгаалж. Чи кино хийгээ гаргаж чад үжиг хүн байна. Одоо ийм шалтгаан тийм шүү. Тэгвэл манай үндэстэнэ Монгол кино гаргаж чивэл нэгдүгээр үжигч бол тэр манай монголчууд. Юу нэ монголчууд одоо бүр кино үжих хэрэгтэй. Тэгээд одоо манай гээд дундад улсын энэ кино жахадлагаар нэг ашиггүй нэг хүчил юу байна. Манай хэн бүр гэр гэрдээ суугаад телевиз үздэг. Ихэд татгаалтай. Кино үздэг хүн их ч өчигдөргээд хамт бодаа тэгэд нэг хүн хэллээ шүү. Titanic horror гэдэг энэ киногоос хастаа одоо өтер кино үзээгүй гэж. Тийм. Бүр энэ баг 10 жил соёл урлаг хийж байгаа ийм хүн шүү дээ. Одоо кино үзэх юм татгаагүй. Энэ бол одоо манай киноны энэ жахад дэлгүүрд бол хамгийн их ашиггүй байх. За чигэд одоо гарах зам хаа байна. Мөнд энэ кино үзэгчд бүр манай киног үзэх хүлээх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. Тэгэл одоо энэ нүдэн мөн авчих гэдэг бол жишээд одоо манай өвөр Монголын хувьд авчих гэдэг. Өнгөрсөн дулаан бас одоо кино дарахах энэ юу нэ шугамар бол бүр юм кино үздэг театр байсан. Сүүлийн үед дээр жахад дэлгүүрд гараа энэ театрууд одоо бол бүр ихэвчлэн бүр байг болж бүр хүүхэн юм. Тэгэхээр хожимдаа бол бас ийм юм бас бүр үүдэг. Ёстой. Одоо жишээ нь манай радио телевизийн киногийн хамаардаг газраас чи ээл аймаг готод бүр энэ шугамар явдаг. За миний энд кино гарлаа. Чи энэ киног бол бүр тэр чартерд бол бүр сачих хэрэгтэй. Чартер сачихтай зэрэг одоо хүн үжин шүү дээ. Тэгээ үжин үү үжихгүй энэ бол чиний киноны сайн муугаас шалтгаан. Тийм ба. Гэвч одоохон байдлаар чи ийм кино чартер гэдэг манай өвөр Монгол орнд одоо би чинь манаас киног андархаа гэдэг бүр асуулаа шүү. За чиний тэнд одоо чартер байна уу? Бүр хүүхэн эцэвсэн. За чи манай чартертэй бол түмэн яа нөгөө нэг тагууд хөдий манаас авна гэдэг бүр тийм шүү сууж байгаа шүү. Тэгээ энэ чинь одоо киноны энэ нэг өхөл энэ дархаах энэ юм ашиггүй зүйл байна.
Тэгвэл одоо ийм зүйлс одоо гадаад талын ийм тоног төхөөрөмж гэх юм тийм одоо чигвэл дүрм тогтоолын талаас тийм ба энэ үнийн хэрэг засгийн талаас одоо ийм одоо заавал ард түмэнд кино хүрэх ийм юу бас байгаа шүү дээ. Тэгээ энэ бүхэн юм бүр сайхан боловсронгуй болоод за хамаг гол нь одоо манай үжигчд минь кино үжиг татгалт. Тэгээ гадаадын хүмүүс бараг одоо жишээлбэл нэг гараг 2 удаа кино үзэх юм уу эсвэл нэг сард 3 удаа кино үзэх юм уу. Заавал кино чатраар явдаг юм татгал. Манай юм бол одоо 10 жилээр үжихгүй. Чинагшд зарим нэг насаар кино үзсэн. Ингэнэ энэ кино үйлс яаж одоо билет яаж бодолж. Үжих анхны замдууд бараг монголчууд эргэж өөрийнхөө соёлоо өөрөө дэмжих хэрэгтэй. Тий энэ одоо галчхан ааж авах үүрэг биш. Хамаг гол үүрэг нь бол үнэний хэлбэл одоо үжигч нэг үүрэг ийм нэг соёлоо хүндэтгэх хайрлах ийм нэг ухамсартай байх ч юм. Жишээлбэл манай одоо өвөр Монголын хувьд авч гэвэл 300-400 төмөн монголчууд байна шүү дээ. За манай одоогийн энэ захад дэлгүүрийн үнээр үзвэл манай шиг ийм кинодууд 30 төгрөгөөр нэг билет hodолж болно. За 10 төмөн хүн үжихэд 300 төмөн. Ирчихсэн. За манай энэ кино ч нэг 400 төмөн оруулсан бол нэг 12 төмөн хүн үжихэд бид ч одоо билет хураад. За тэгээд 100 хүний дотор нэг хөдөө хүн 10-аад хүн үжиж болно шүү дээ. Татаж ихэд гол нь одоо үжиж дээлнэгүй юу гэсэн дэр байна шүү. Одоо энэ урдаар кино үзэхэд одоо сая чавдрын хэлсэн энэ чатар байна уу? Тэгээд одоо манай ил гошоо шатанд за сум одоо ариун газар бүр кино чатар байхгүй шүү дээ. Энэ кино чатар байхгүй бол одоо хөдөөний малчид үжих харахгүй. Тэгвэл мөнгө нэг олох харахгүй байхгүй. За энэ хотод үзүүлэхэд манай хотын монголчууд их ч бай. Хятад хүмүүс чинь тэр манай монгол киног үзэхгүй. Тэр энэ чатар чи юугаар тэр бас орлогоор юм болно. Би энэ кино тавьж үжих хүн байна. Би таваад. Тийм. Энэ орлого шууд тэр чатартай болох болоо. Энэ бас хуан ш та. Би таваад кино үжих хүн байна. Тэр чинь нэг сараар үргэлжлэж явбал. За би энэ киног тавьлаа. Энэ талбайд 3 хүн. Дараа талбайд 5 хүн. Энэ чинь тэр одоо захиргаа нь одоо энэ тэр эргээд алдаач. Одоо жабай. Чиний нэг үжих хүн байна. Буу. Тэгвэл энэ хамаг гол нь бол биднээс өөрийнхөө соёлоо өөрөө хүндэтгэх хэрэгтэй. Өөрөө анхаарах хэрэгтэй. Ер нь одоо Монгол соёл нэгэнтээ дэлхийд мэдрэгдсэн ийм хэмжээ тавиахад биднээс өөрийнхөө соёлоо хүндэтгэхгүй байж болно уу та? Намайг зэчин хан руу гэдэг. Чингис хааны 32 дугаарыг ачиг хөөхэй. Энэ дуу бол одоо ардын дуу болсон. Миний аав намайг зэчин сэргүүлэн явуултгай гэж өгсөн нэрээ.